За сайн байцгаана уу? Та нар миний нүрийг ингээ харж авах будаг байхад ингээ амар гой цагаараад ингээ шингрээд айгу гой болсон. Өөрөстэй холикобактерийн хамгийн сайн эдгэрэх чухал зүйлсийг орхитуулж болохгүй, тэр нь мэдээж хоолны дэглэм. Тэгээд өнөөдрөөс эхлээд та бүхэн надтай 21 хоног хоолны дэглэм бариад яваарай. Тэгээд юу яах вэ гэхээр гурил идэхгүй, цагаан бодоо идэхгүй, чихэр идэхгүй, халуун шоколад, хар шоколад, халуун ногоо, арх тий. Тэгээд үрч юу лээ. Тэгэл ер нь тиймэрхүү, тэгэл ер нь хурц цитруузын төрлийн жимснүүд идэхгүй, энэ жоохон захнаа. Цитруузын төрлийн жимс идэхгүй. Тэгээд 21 хоног яваад үзье. Миний жин нэлээд хасагдсан. Та нар мэдж байгаа. Би 6 хил хассан. Тэгээ одоо бас ахаад миний жин хасагдах байх. Тэгээ би ерөөхдөө миний зорилго миний хөвлийн хэсгээрээ илүү их хасах зорилготой байгаа. Тэгээд би 4 хүүхэд гаргаад маш удаан жин хаяад яагаад тэгэхээр ер нь над шиг одоо ходоодны метаболизм тэ одоо хоол шингээлт муутай хүмүүс муудсан одоо хоолоо та шингээж чадахгүй өглөөний цай аваад өдөр нэг ланч идчихэд тэгээд тэр хിവэрэ би чинь тэр хിവэрэ байгаад орой 11 болонгууд одоо хоолны шингэд юм яа дээ өлсөө тэгээ юм идээ тэгээд тархлаад байгаа аахгүй жин хасахгүй тэгээ юу ч хамаагүй иддэг 11 цагт дуртай юм идчихдэг болохоор тэгээд ходоодны шингээлт муутай над шиг юм одоо хоол боловсрол эргэтэн чинь муудсан бол битгий нөгөө юу яагаараа янз бүрийн одоо тураах бүтээгдэхүүнүүд битгий эргэлээрээ би энүүгээр ямар нэгэн компаниудыг ямар нэгэн одоо үйл ажиллагаанд саад болтгойгүй шүү. Гэтэ надтай адилхан хэрвээ хоолны үйл ажиллагаа муутай хүмүүс хоол боловсруулж чаддгүй хүмүүс байх юм бол хэрвээ та одоо ямар нэгэн тариа ямар нэгэн тураах бүтээгдэхүүн хэрэглэх юм бол таны ходоод ч бүр илүү их өвддөг юм лээ бүр маш их өвдөлтийг өгнө. Би нөгөө тураах тариа хэрэглээд тэгээд тураах тариа ч нөгөө хоолыг удаашруулаад тэгээд цатгалан мэдрэмж төрөө тэгээд шингийн юмсаа аваж явдсан штэ. Нэг хэрэглээд нөгөө метаболизм сайтай хүмүүс нь ямар хүмүүс таарад байгаа гэхээр нөгөө хоол боловсруулах эргэтэн сайтай хүмүүс нь таарад байгаа байхгүй. Таарад маш сайн жин хаяад аюу гой болоод байгаа. Таарахгүй жин хаяхгүй байна гэдэг чинь таны ходоод ч асуудалтай байгаа болохоор та жин хаяхгүй байгаа байхгүй. Нөгөө ходоодны үйл ажиллагаа чинь муутай болохоор тэр чинь ингээ хоолны чинь ингээ барьчихж байгаа. Тэгээ би нөгөө амар ходоод маш их өвдөө. Тэгээд бас emergency дээр очиж исэн. Тэгээд намайг обзомикээ зогсоох хэрэгтэй тариагаа гэд хэллээ. Би тариагаа зогсоож исэн. Тийм болохоор бити янз бүрийн тураах юмнууд хэрэглэр эхлээ ходоод амжилчаа дараа нь хэрэглэр.